Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ дугаараараа уулзж байгаадаа таатай байна. Сэрчмаа гэдэг үсгүй төмөр замын унган хүүхдүүдийн нэг бөгөөд 9 настай байхад нь эцэг эх хоёр нь салж 3 хүүхэд нь ээжтэйгээ хамт үлдсэн байна. Сэрчмаа бол бага байхын л үеийнхнээсээ өндөр том биетэй охин байж, лагс том биеийн түүнд давуу талыг бий болгодог гэмээр ч юм уу, үеийнхэндээ жаахан дээрлэхүү, юм л бол бусдад гар хүрчих гээд байдаг учраас хүүхдүүд тэрнээс ерөнхийдөө зай барьж аль болох түүнтэй зөрчилдөхгүй муудалцахгүй байхыг дээрд үздэг байжээ. Тийм болохоор хэдийгээр түүнийг дээрлэх хүн байхгүй ч гэсэн найзаж нөхөрлөх хүүхэд олддоггүй байв. Тэднийх төмөр замын 3 давхар шар байшингуудад байдаг байв. Нөхрөөсөө салсан ээж нь ганц хүний цалингаар 3 хүүхэд зөвгөх нь хэцүү байсан ч юм уу, нөхрөөсөө салаа дуудалгүй дахин нэг хүнтэй ханилжээ. Түүний суусан нөхөр нь зүтгүүрийн депот ажилдаг, цалин мөнгө гайгүй авдаг байсан ч архитаар суух дуртай. Ялангуяа садар шалиг явдалтай учраас 12 настай мөртлөө гадаад байдлаараа бараг 15-6 хүрчихсэн гэмээр том биетэй дагвар охиноо хараад зүгээр байж чадахгүй. Ээжийг нь ажилдаа эзгүй байх үеэр хөөрхийн охинд удаа дараа бэлгийн дарамт үзүүлсээр хагаад түүнийг бэлгийн харилцаанд оруулсан байна. Гэтэл энэ нь бол угаасаа дээрэнгүү зантай сэрчмаад хойд эцгээ гартаа оруулж харцаараа хөдөлгөх бас нэг хөшөөрөг болж өгөв. Тэрбээр хойд эцгийгээ цалингаа аваад ирмэгц түүнээс нилээдгүй мөнгө салгаж чаддаг байсан бөгөөд тэр мөнгөөрөө хүүхдүүдтэй найзархах, хүүхдүүдийн дунд өөрийгөө нэр хүндтэй болгохын тулд тэдэнд мороошин чихэр зэрэг амттангууд авч өгч тэгснээр хүүхдүүдээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээж байв. Ээжигээ анх энэ хүнтэй сууж байхад түүнийг маш ихээр үзэн ядаж уурлаж хямардаг байсан охин нь тэр хүнтэй бүр хизээ язааны аав охин хоёрч гэмээр юм шиг, авгаа нөхөрч гэмээр юм шиг хачин дотн харилцаатай болоод ирэхэд нөхөр охин хоёрынх нь энэхүү харилцаа нэг л жирийн бус санагдаж байсан ч арайчгүй элгүүдээ гэж бодоод тийм муухай юм зүрхлэн бодож чадахгүй байсан гинэ. Тэдэн сарын дараагаас охин нь урдынхаасаа арайч илүү мах мараа суугаад ирэхээр нь гинэт энэ юу нь яг юу болоод байна гэдгийг анзаарч охиноо гуйж, аргадаж, загнаж, зандарч бүү юм болж иж эмэгтэйчүүдийн эмнэлэгт аваачаад үзүүлэхэд охин нь аль хэдийн 5 сартай жирэмсэн болчихсон байсан. Тэр үед эмч нар өсвөр насны хүүхдийн анхны жирэмслэлтийг үр хөндүүлж болохгүй. Гэд ч үдээ 5 сартай болчихсон учраас гарахаас өөр арга байхгүй гэж хэлсэн байна. Ингэж өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн сэрчмаа гинэт юу болоод байгааг ойлгосныхоо дараа хойд аав нь энэ бүхнийг хийсэн болохыг хэлж үннээ ярьдаг. Ээж нь цагдаад өргөдөл бичээд аваад очтол цагдаагийн байгууллагын зүгээс нэгдүгürt гэр бүлийн чанартай хэрэг байна. Хоёрдугаарт охиныг чи хүчинцэн гэх нотлогоо байхгүй. Учир нь удаан хугацааны турш бэлгийн харилцаатай байсан болохоор хүчинцэн гэж авч үзэх боломжгүй гэж хэлсэн юм байна. Охиныг нь хүчинцэн нөхөр нь ч гэсэн эхнэрээсээ ажил албанд битгий мэдэгдээч. Хэдүүлээ олон хүнд мэдэгдэхгүй ингэсгийгээд өнгөрөөё. Би одоо сэрчмаагаас гарсан хүүхдийг харж хандаж бай гэж хэлж гуйсан байна. Гэвч одоо их охин хоёр мэдээж дундаа нэг нөхөртэй байлтай биш. Нөгөө нөхрийгөө ээж нь хөгөөд явуулсан байна. Ээж нь мэдээж энэ шившгтэй байдлыг хүн амтан мэдчихвэ гэхээс айж ицсэндээ аль болохоор чимээгүйхэн дараад өнгөрөхийг л хичээж байлаа. Мэдээж муу модон улаатай гэж тухайн үед хүмүүс хоорондоо аль хэдийн шивэр авир гэлцээд мэдчихсэн байсан учраас хойд эцэг нь ажилласаа халагдахтаа хурч тэгснээ ашгүй хөдөө төмөр замын тооч руу хөөгдөж тэгээд нэгэн төмөр замдаа ажилтаагаа үлдсэн гинэ. Энэ үеэр зах зээл аль хэдийн эхэлчихсэн байсан болохоор сэрчмаа хүүхдээ хоёр дүүгээ тижээхийн тулд төмөр замын вокзал дээр шагийн арх зарж эхэлсэн байна. Эхлээд 1 литрийн ногоон шилтэй Ариал спирт зардаг байснаа хүлдээ канистртай хятад спирт авчирч устаа хойлж найруулан арх болгоод зарна. Сэрчмаа ер нь багасаа бие томтой байдлаа давуу тал болгоод тэрүүндээ эрдээд сурчсан болохоор спирт зардаг болсноосоо хойш бүр ч айхтар хил амтаа бүдүүлэг болж эр эм хөгшин залуу хүн болгоныг айлгадаг, сүрдүүлдэг ер нь бол намаг хэн хэлхөө гэсэн л нэг хүн болсон байна. Эртээ ээжээсээ илүү орлоготой болоод ирсэн болохоор хоёр эрэгтэй дүүгээ бол харцаараа хөдлөгдөв. Өөрийгөө дагуулад тэр хоёрыг бас шагчин болгов. Хэдэн жил төмөр замын вокзал дээр шаг зараад өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоод 8 нилээ урагштай явж исэн чинь нэг орой гэрлүүгөө орж явахт нь харанхуй орцонд 2-3 хүн түүнийг бүлэглэн зодож ухаан алдуулан унгаасан байна. Тэдний орц гэрэлгүй харанхуй байдаг байсан болохоор тас харанхуй орцонд хөөрхий сэрчмаа
гэгээ ортол шахам цус нүжиндээ утгалдан хуангүй хөвтөд гэгээ орсон хойно нэг хүн харж дөргөн дуудаж гэрт нь хил хүргэсэн юм байна. Тэдний орцон харанхуй тэгээд ч аригчид шөнө орцонд нь орж унтаж хөвтөд байдаг байсан болохоор орж гарсан хүмүүс түүнийг танихгүй нэг аригчин л хөвтөж гин гэж бодоод дээгүүр нь алхаад гараад исэн гинэ. Гэтэл Сэрчмаа хүнд зодуулсны улмаас маш их бэртэл гэмтэл авсан боловч хамгийн гол нь тархинд нь цус харуулсан байж. Хөөрхийн ээж нь охиноо эмнэлгээс гаргасан ч өрөөс нь тал нь мэдээ мутаа өрөөл татанхаа болсон болохоор аймгийн асаргаанд оргуулв. Түүнийг ингээд гэртээ хэдэн сар хэвтэж байх үеэр хоёр дүүн асал нөгөө шагаа зараад амьдралаа торгож идэл нэг дүүн бусдтай муудалцсан хүн утгалаад шоронд орох дээрээ тулчгаа. Энэ үед ээж нь зөв зүгээр байж исэн амьдрал нь одоо гинет ингээд өвчин зовлон амь настай тулах шахан болоод ирмэгц юуны дөрөнд лам хараар ном заслын хэлэхээр явж байгаад аюу хушуунд нэг мундаг сүрхий бөө ирснийг сонсоод тэр бөөд очсон. Бөөд очиж учир зовлонгоо ярьтал нөгөө бөөч хөөрхий үннийг хэлж танах одоо бөөгийн угтай айл юм байна. Угтай хүн ч танаад байгаа юм байна. Танах одоо хөвсгөлийн гаралтай юм шүү гэж ирээд л хэлэхээр нөө тийм ээ одоо манай аав ингээ хүсглийн хүн байгаа гэсэн чинь нөгөө бөө за тийм байна. Тэр эмэгтэй хүүхдээ чинь онгоц сахиус нь ирчгээд буух гээд байгаа юм байна. Сахиус онгодыг авах юм бол танай гэрийн амьдрал аяндаа жигдрээд сайхан болно. Тэгэхгүй бол одоо үлдсэн хоёр хүүхэд чинь аюул их ойрхон байна шүү гэж хэлсэн байна. Ингээд онгоц сахиус буулгахаар болж нөгөө бөөг тахир татуу охин дээрээ бас залж ирэв. Дахиус буулгахад зардал мөнгөнч дийлдэхэргүй өмсгөл зөөсгөл нэхэд л сая төгрөг даваад гарчгаад багш болон уул ус хангаа дэлхийд өргөдөг өртгөн нэлээ өндөр болсон учраас ээж нь бүр гайхаад за ер нь охиноо эдгээгээд хүүгээ шоронд явуулахгүй шийдчихвэл дүүрсэн хэрэг гэж бодоод байрныхаа ойр дээрээ ламбарданд 3 сая төгрөгөөр тавиад багш бөөгийн хэлсэн ярьсан заасан зан үйл ёс жайгийг нь гүйцэлдүүлж хавраас намар хүртэл хөлдөн чирэгдэн барай явж иж арай гэж Сэрчмааг удган болгов. Үнэхээр ч намар болоход Сэрчмаа өөрийн ирэхгүй хоёр хөл дээрээ босож шоронгийн хаалга татах шахан мөрдөнд хоригдож байсан дүүн тэнсэн ялдаа мултарч хамгал юм сайнаар ирэглээ. Сэрчмаач бөө болсноосоо хойш 1 жилийн дотор сайн багшийн эрдэм чадлын хүчээрч тэр юм уу алдар хүнд нь юугөө тархан тэр хэрээр орлого мөнгө урсан орж ирж байв. Тэднийх ч төмөр замын хуучин байраа дүүдээ үлдээж ээжигээ аваад шинэ байранд нүүж орлоо. Эхний хэдэн жил Сэрчмаа дүүнараа харж үзэж нэгийг Япон руу нөгөөхийн Солонгос руу явууллаа. Өөрөө ч гэсэн унаа машинтай хувийн жолоочтой болж хүүн 9 нас хүрсэн байна. Сэрчмаагийн алдар хүнд хот хөдөөгүй түгэж улс төрчөд дуучид гэдэл ер нь нэр алдартай болох хүсэлтэд сэтгүүлчд хүртэл ирж түүнээр үйлчлүүлдэг болжээ. Хэд хэдэн улс төрчийн арыг нь даадаг бөөч улсын юм байна. Ер нь тэрээр нэг улс төрчийн засал хариулгыг хийхдээ бараг байрны үн олждог байсан гинэ. Амьдрал ахуй сайжрахын хэрээр ах トゥ найз нөхдөж олноороо нэмэгдэж орж гарах хүн мундахгүй болсон тул ээж хүү хоёроо орхиод өөрөө тусдаа байр авч тэндээ өөрийн гэсэн үйлчлэгчтэй тэр байтугай 2-3 ээлжийн түшээтэй санхүү ярьдаг нэгтлэнтэй хүртэл болсон гинэ. Гэвч одоо сайн юмд садаа мундахгүй гихчээр хэдийчний олон хүнээр хүрээлүүлэх тусам төдийчний одоо аригт дарсанд их дурлах боллоо. Түүнээс гадна түүнд бас нэг том өөрчлөлт гарч ирсэн нь бол мөнгө санхүүгийн эрх чөлөөтэй болмогц өөрийгөө ижил хүйснэн гэдгийг мэдсэн. Тиймээс залуу сайхан охтыг өөртөө цуглуулж ангац цангаж өлсөж ядарсан оюутан охид Сэрчмаагийнхаар ирж хоол унд амьдрал амжиргаагаа залгуулах болов. Тэрээр тэдний нэгэнтэй нь бэлгийн харилцаанд ороод аригтаар наргиж байхад нөгөө нэг нь оожроо хүлээгээд хажуугийн өрөөнд нь сууж байдаг байсан гин. Гэр орнонч сүулдэ бараг садар самууны оромж маягтай болж янз бүрийн хүрээллийн этгээд сонин хүсэл сонирхолтой хүмүүс нэгдэж байлаа. Сэрчмаа яг л хүүхнүүд шавуулсан хүсэмжит иршиг олон залуу охтуудаар хүрээлүүлж тэднэр нь заримдаа Сэрчмааг булаацалдан хоорондоо хэрүүл зодоо хийж ховж ив болоод хоорондоо дайсагналцдаг байсан. Тэр байтугай Сэрчмаа бүр Монгол Улсын их сургуулийн утга зохиол судлалын ангийн нэг оюутныг дэрэгдээ авч төгсгөхт нь нэртэй телевизэд ажилд оруулж өгсөн бөгөөд нөгөө хүүхнийг чи ер нь Сэрчмаа судлалаар би дааж судалгааны ажил хий. Би санхүүгийн асуудлыг чинь даая гэж хүртэл ярьж исэн байна. Сургууль соёл төгсөөгөө вокзалын нэг шагчин хүүхэн өөрийгөө судлуулах судалгааны хэсэг гаргахтлаа хандыг авсан байна гэхээр бол нэлээд
газар авсан юм шиг байгаа юм л да. Мэдээж одоо хичнээн сургуулийнхаа төлбөрийг төлүүлж 2-3 жил янаглаж хайрлаж явсан байлаа ч гэсэн хэрэгэ бүтээлгээд ажил амьдралынхаа замд орчихсон бол юу гэж одоо сэрчмааг эргэж харах вэ? Өөрийнхөө карьерийг хөөгөөд телевизийнхээ ажлыг хийгээл явна штэ. Тийм болохоор нөгөө охин ажилд орсныхаа дараа сэрчмаагаас холбоогоо таслаад судалгааны ажлынхын саналыг ч гэсэн хүлээж аваагүй юм байна. Үүнээс болоод сэрчмаа нэг хэсэг гунж гутарч арх ууж сэтгэлээр унаж байсан ч дараагийн ээлжилт дурлалаа олжээ. Арай жоохон өөрийгөө татах буруу зөвийг ялгах хэрсүүнийг нь бол сэрчмааг тодорхой хэмжээнд ашиглаад холддог. Хүслийнхээ боол болсон нэг нь дэнгийн ирвэхээ шиг шатаж өгөхөө хүлээгээд сэрчмааг тойрон эргэлзсээр хар тамхинд архинд толгоогоо мэдүүлдэг байж. Өдөрт нь одоо бурхтын ариун сүм мэт онгодын ариун дагшин газар мэт тиймэрхүү сүр маягаар сүсгтнүүдийг хүлээж авдаг байр нь оройдоо садар самуун архичд хар тамхичдын цуглах нууц клуб болон хувирдаг байв. Сэрчмаа угаасаа хүнд юмыг шууд тулгаж хэлдэг. Бусдтай ямагт дээрэнгүү дээрлэхөө байдлаар харилцдаг. Жирийн хүн ийм зан гаргаад байвал мэдээж олон хүн дургуйцна. Харин одоо бөөгийн сүрт өмсгөлийн цаанаас бол айдас бишрэл хүндэтгэлийг төрүүлдэг. Үүнээс гадна сэрчмаагийн сонссон сурсан мэдсэн бага юм болохоор нэг хүний ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг ойлголтыг мэдэхгүй. Бүдүүлэг харанхуй өөрийнхөө санснаар ярихад түүнийг нь сонсож байгаа хүнд бол ямар мундаг юм бэ? Бусдаас ёстой нэг тис өөр вэ шүү. Айхтар өвөрмөц аргагүй ухаантай хүн байна гэсэн итгэл бишрлийг төрүүлдэг байна. Нэг хүн жирийн ингээд хувцастайгаа зогсоод нэг ярих өөр бөөгийн өмсгөл өмсөд бөөгээд харчихсан учраас тэр хүний тэнэглэж байгаа нүрдэл нөгөө бусдад бол итгэл бишрэлийн төрүүлдэг гэсэн утгатай. Ер нь олон нийтийн дунд тогтсон хэвшмэл үзэл бодлыг хэн нэг хүн санаатай болон санамсаргүйгээр эвдээд хуурмаг дүгнэлтийг гаргаж ирээд тавихаар чинь хүн бол өөрөө төрөлхийн тийм шинийг эрэлхийлэгч мөн чанартай учраас тухайн зүйлийг боломжтой мэтээр шууд хийсвэрлэн тусгаж авдаг. Нөгөө талаас үүнд сэрчмаагийн тухайн үед ихэд төгсөн алдар хүнд нь бас их нөлөөлж байв. Эд шидэт Тэнгэрийн хүн учраас энэ хүнд одоо болохгүй зүйл гэж байдгүй юм байна гэдэг талаас нь хүмүүс хүлээж авч тэгснээрээ түүнийг одоо шүтэх байдал нь улам газар авч энэ нь бол бүдүүлэг харанхуй зангийн нэг талаараа маш өөгшүүлж байсан. Манай монголчуудын дунд нөгөө үнэтэй юм чанартай байдаг гэсэн ойлголт байдаг штеп. Хүмүүсийн нэрд гарч олонний танил болсноороо байнгын мөнгөний урсгалд орох гэсэн хүсэл шунал нь сэрчмааг ихээр дагдаг байсан. Тэгэд мэдээж нөгөө талаар энэ хүмүүсийн дунд ч гэсэн ариун явдалт нь цөөн штэ. Мэдээж одоо ариун зөв явдалтай хүн байсан бол юу гэж бөөд итгээд тийш очиж байх вэ? Тийм учраас тэр бохир муу явдалтай хүмүүс тэрүүхэндээ бөөгнөж арх цэнгүүн дагаж орой үдшил эднийд байнга очих болсон байна. Сэрчмаач өөрөө хов хүний төлөвшил муутай дээрэс нь нийгэмдэр өөрийгөө авч явах байдал нь харанхуй байдаг шигэ бөөгийн зан үйлдэж бас сайн суралцаагүй ардын ёс суламжлалаа сайн мэддэггүй байсан учраас аригчин согтуу ухаан санаанд нь юу орж ирнэ тэрүүгээрээ л элдв янзын санаанаасаа ургуулсан итгээд зан үйл заслыг хийдэг байсан түүнийг сохроор шүтэн бишрэхэд хүргэж байсан. Тэгтэл нэг өдөр сэрчмаагаар нэлээд хэдэн жил үйлчлүүлж байсан нэг бизнесмен түүн дээр Монголд хэрэгжиж байгаа томоохон төслийн тендерт орох арга засал хийгээд өгөөч гэд очихт нь сэрчмаа түүнээс нэлээд их хэмжээний мөнгө нэгсэн байна. Нөгөө хүн мэдээж тендертэй ч ороогүй мөнгөндөө ч хүрээгүй ээж тийм их мөнгө өгөх боломжгүй байсан учраас аргал зээлэр засал хийгээд өгч тендерээ авсны дараа би танд мөнгө өгье гэж хэлсэн юм байна. Ингэхт нь мэдээж сэрчмаа уурлаад зээлээр засал хийдэг гэж чи хаан сонсоо урд нь би чиний заслыг дандаа л хийж өгчээсэн чи тэгэхэд мөнгөн дээрээ дандаа унждаг тэр итэл мөнгө өөртөө унгаж иж чи ямар арчаагүй зантай урдны авсан төслийн чи хорыг би найруулж өгсөн бидтэй чи тэгэхэд нохоод юм хайж өгч байгаа юм шиг хариугүй юм бол надад өгсөн чи надад урдны засал хийсэн мөнгөө мань нэмж өгөх ёстой би чиний төлөө 10 бөө цуглуулж томоохон хариулга хийж зөндөө их золиос гаргасан. Яаралтай чи надад мөнгө авчирч өгөхгүй бол би бөөгийнхөө зан үйлээрээ ч хорлож чадна. Тэжээлгэж болсон сэтгүүлчид надад зөндөө байна. Би чиний найруулсан хорыг чи олон нийтэд ийлэг болгож цаацсан шүү гэж санаж гарсан гинэ. Тэгсэн нөгөө бизнесмен ч уурлаад чи намайг чадхаас өмнө би чамайг гүйцээч чадна шүү. Миний гар хөл хэр урт болохыг чи мэдэхгүй байна да гэж томорсон юм байна. Тэрчмаач мөчөөгөө өгөхгүй. Миний чамайг байхгүй болгох амархан байна уу? Чи намайг алах амархан байна уу? Хараараа чигээл бөө юм болж хэрүүл уруулуулаад хоёр тишээс алж. Тэрнээс 2 хоногийн дараа
нэг шөнө үүрийн 4 цагт нэг хүн гал төмрийн дуудлага өгч манай орцонд айж шатаад байна. Одоохондоо гал нь гадагшаа гарч ирээгүй боловч орцоор дүүрэн утаа хүмүүс угаартаж өгөх гэж байна гэж дуудлага ирсэн байна. Ингээд гал команд очиж галыг яаралтай унтраасан боловч гэрт байсан 31 настай сэрчмаа зочдынхоо өрөөний буудлын хажууд шатаж нас барсан байсан бөгөөд хоёр нүдийг нь ухсан байдалтай ухархай нь хоосон байсан гинэ. Гэтэл нэг гар нь хагас хатгаатай байсан бөгөөд нэг нүд нь гарандаа хатгаастай, нөгөө нүд нь харин олдоогүй юм байна. Гарынхан дэргэд цусаа арчижсэн бололтой хоёр альчуур бас нэг жижиг хутга зэрэг байсан боловч бүгдээрээ шатчихсан болохоор хурууны хий авах ямар ч боломжгүй болсон байж. Галын шинжилгээний дүгнэлтээр тамхины оч буудан дээр унаж буудангийн порлон зөөлөвч шатснаас гал гарсан гэж тогтоосон байна. Хохирогчийн үхлийн шалтгааныг угаартаж нас орсон гэж үзжээ. Сэрчмаагийн гэрт нь хамт амьдардаг түшээ нь хэрэг гарах өдөр Төв аймагт байдаг гэрлүүгээ явчихсан. Гэрээ үйлчлэгч нь мөн тэр үед эзгүй байсан юм байна. Тухайн үед буюу 2007 онд орцны камерыг гэх зүйл байгаагүй учраас хамгийн сүүлд гэрт нь хэн орж хэн гарсныг мэдэх ямар ч боломж байгаагүй. Тэгэд ч тэдний гар орж гарч сэрчмаагаар засал ном хийлэгдэг байсан хүмүүс ихэвчлэн өөрийгөө нууцлж зөвхөн сэрчмаатай л харьцдаг байсан болохоор ямар хүмүүс түүнтэй холбоотой байсныг нь тогтоох ямар ч боломж байгаагүй. Гэрийнх нь дотор тал тэр жигтэй шатсан учраас эд мөрийн баримт болох юм ч үлдээгүй. Талигач өөрөө тамхи татдаг байсан учраас гэрт нь гадны хүн байжгаад цог унгааж гал алдсан уу эсвэл өөрийнх нь тамхинаас унсан гал уу гэдг нь бол тогтоох боломжгүй. Бас одоо нүдийг нь хэн ухсан байх уу? Тэгээ өрөөс нь нүд нь хаана байгаа вэ гэдэг асуудал гарч ирсэн боловч тодорхой эзэн холбогдогч сэжигтэн гарч ирээгүй юм байна. Зарим гэрчүүд хэлэхдээ талигач сэрчмаа сүүлийн үед архийг маш ихээр уудаг болсон. Тэрнээсээ болсон ч юм уу сэтгэлээр маш их унаж би өхмөр байна гэж байсгийгээд ярьдаг болсон. Түүнээс гадна Төв аймгийн нэгэн сум руу явж ой мод руу орж нэг том засал хийж зан үйл үлдээд ирснээсээ хойш би харахсгүй юм харсан энэ хоёр нүгэлт нүдээ ухаж хаймаар байна гэж хэд хэдэн удаа ярьж байсан гэж мэдүүлэг өгч байж. Ийм мөрдлөг хэдэн сарын турш үргэлжилсэн боловч ямар ч ахиц гарахгүй байсаар байгаад 2008 онд энэ хэрэг албан ёсоор хаагдсан юм байна. Талигач сэрчмаагийн талаар хүмүүсийн ярьсан мэдүүлгүүд мөн талигачийн өөрийнхөө тухай бусдад ярьсан ярианууд, хувийн зам төрхүүд зэрэг нь болвол талигачийн өөрийнх нь эсрэг бодлогоо болж исэн. Ингээд хамгийн сүүлийн дүгнэлт юу гэж гарсан бэ гэхлээр удаан хугацааны архитектийн улмаас сэтгэл гутралд орж архины хит согтуурлаасаа болж өөрийнхөө нүдийг ухаад гэрээ шатааж нас орсон гэдэг дүгнэлтэнд хүрсэн байна. Ер нь тэгээд сүсэг бишрэл хаана илүү хөгжиж хаана илүү оршин тогтнох боломжтой вэ гэхээр ард иргэд нь муухаг, ядуу буурай тийм оронд л түгээмэл байх юм. Монголчуудын ярьдаг нэг үг байдаг. Муу хүнд үг бүү дуулга, мухар өхөрт худаг бүү үзүүл гэж. Төрөлхийн молгоо мунхаг багаасаа төлөвшил муутай хүнд бөөгийн ёсны зах зугаас зааж өгсөн биш. Нөгөөх нь бие дааж, хитрхи хөгжүүлээд түгэрч барахгүй мөнгөнд нүдэн сохорч, эм согтын хүртэл эрлэг болж байгаа нь харамсалтай. Нэг ёсондоо энэ нь бол мунхаг хүнд бараг илд өгсөнтэй адилхан. Түүнээс гадна энэ хэргийн бизнесмен залууч гэсэн өөрийнхөө гар хөлүүдээр устгуулсан байхыг үгүйсэх аргагүй. Миний бодлоор тэр сүжирдэг найз хүүхнүүдийнх нь ах トゥ төрөл садан дундаас дүүгээ эгчигээ муу муухай авиртаа ийм муухан авгаан гарт орж буруу замаар явах нь гэж бодоод тэр авгааг хөнөөсөн ч байж болно. Тэдний дэрж орж гарч найзалдаг охтуудынх нь 40 орчим эмэгтэйчүүдийн нэрсийг түшээ олон үйлчлэгч жолооч нар нь гаргаж өгсөн. Ер нь тэгээд хүн сүсэг бишрэлд нэлээд болгоомжтой хандаж хинээр ямар засал хаана хийлэх үү, ямар ном гүрэм тавиулах уу гэдэгтээ анхаарал тавьж байхгүй бол болохгүй юм байна гэдгийг ийм сануулсан хэрэг байна. Ер нь тэгээд бол зурхаа болон шашны засал гэдэг чинь ямар нэгэн баталгаа өгөхгүй шүү дээ. Хинч баталгаажуулах аргагүй. Тийм бизнес болохоор хэн одоо уран үүхтэй хүн татах авьяастай менежменттэй байгаа нь л цаашаа явдаг юм байна л да. За ингээд анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.